За өнөөдрийн хувьд бол одоо миний хувьд бол шинжлэх ухааны тэргүүний ажилтнанд цол хэмжээгээр шагнаглаа. Тэгээд өнөөдөр зохион байгуулагдж байгаа арга хэмжээний хувьд бол залуу судлаачдын тийм ээ одоо дэмжих хийх хөтөлбөрөөр яг энэ одоо чуулган бол 7 дахь удаагийн чуулган их чуулган таарч байна. Мөн адилхан одоо залуу судлаачдын энэ байгууллага маань байгуулагдаад 20 жил болсон байна. За миний хувьд ч гэсэн мөн адилхан 2005 оноос хойш одоо тус залуу судлаачдын төрийн бас байгууллагт тийм ээ албан ёсоор бас оролцож явж байсан. За тэгээд яг залуу судлаачдын зохион байгуулж байгаа хөрөл тоогоох хуралд бол мөн адилхан бид нар 2015 оноос хойш тасралтгүй өдгөө одоо 9 жил тасралтгүй оролцсон. За эдгээр одоо хурлуудад оролцож байхдаа мөн адилхан гадаадын одоо оюутнуудыг тийм ээ манай Монгол улсын одоо залуу судлаачдын одоо энэ ранкийг тодорхойлох энэ одоо үүсэлд бас манайх шинжлэх ухааны технологийн сургуулиас бол бид бол байнгын хамтарч ажиллаж оролцож явдаг байсан байгаа. Залуу судлаач хүний хувьд бол миний хувьд бол гадаад хамгаалсан. За би бол бүгд найрамдах хятад ард улсад одоо энэ дэлхийн дулааллын CO2-ыг тийм ээ дахин боловсруулах чиглэлээр бол хамгаалж ирээд яг 11 дэх жилдээ улсдаа ирээд өөрийнхөө сурсан мэдсэн те одоо шинжлэх ухаанд оруулах хувь нэмрийн чиглэлээр одоо ажиллаж байна. Гэхдээ залуу судлаач хүний хувьд болохоор яг одоо шинжлэх ухаан дээр ингээд тулгамдж байгаа асуудал хамгийн түрүүнд одоо нөгөө өөрийнхөө судалгааны ажлыг цааш нь өргөжлүүлэх судалгааны бааз тийм ээ лаборатори за мөн дэмжих сан байж идэг. Миний хувьд бол одоо яг залуу судлаачид одоогийн залуу судлаачдад тийм ээ харьцангуй бид нар бол 10 жилийн өмнө ирэхэд бас харьцангуй эрх зүйн орчин бас харьцангуй таатай байсан болов. Яг тэгэхээр миний хувьд бол дараалал докторийн дараах грантад одоо 3 жил өгөөд 3 дахь жил дээр докторийн дараах грантыг аваад залуу судлаач хүний судалгааны ажлаа үргэлжлүүлж ирсэн. Одоо бол манай залуу судлаачид хамгийн чухал зүйл нь юу байгаад байгаа юм бэ гэхлээр тулгамдж байгаа асуудал нь өөрийнхөө судалж байгаа судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлэх дэмжлэг тийм ээ дэмжлэг дотроо нэг талаасаа тухайн одоо судалгааны ажил шаардлагатай материалын бааз лаборатори нөгөө талаараа одоо төсөв тийм ээ альва нэг судалгааны хэрэглээний ажлыг хийгээд зайлшгүй одоо их бага хэмжээний заавал төсөв шаардлагатай байж байгаа. За тэгэхээр энэ чиглэлээс бол залуу судлаачид өөрсдийгөө тийм ээ одоо өөрсдийгөө сорж тэгээ олон төрлийн одоо төсөв хөтөлбөртөө энэ хөтөлбөрүүдэд оролцож өөрийнхөө одоо судалгааны ажлыг цааш нь өргөжлүүлэх шаардлагатай байдаг байх. Тулгамдж байгаа асуудал бол ерөөсөө материалын бааз төсөв гэсэн хоёр зүйл дээр залуу судлаачдыг бол цаашдаа судалгааны ажлаа хийх одоо гол тулгамдсан асуудал байдаг. Миний харж байгаагаар бол сүүлийн жилүүдэд бол энерги зүйн орчин бол манай улсын хувьд бол хангалттай хэмжээнд хүрсэн байна гэж харж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл залуу судлаачид өөрсдөө л одоо илүү их одоо тууштай тийм ээ өөрийнхөө одоо шинжлэх ухаанд оруулах хувь нэмрээ зорилгоо эцсийн зорилгоо тодорхойлсон байхад бол бусад зүйл нь бол нээлттэй гэж харж байна.